хүн төвлөрж байгаа нь асуудал уу? Харин тэрийг бид нар ашиглах боломж байна уу гэдэг цэгээс бол эхлэе гэж бодож байгаа. Үгсээр хад ядаргаа болцсон мэт ч бүр ингээд ярихаш дургу үрдэг болцсон шиг. Тэг ингээд тэгтээ ямар нэг юм сайжрах тал руугаа явандаа гэж горцоор байтал за уучлаарай л болоод байна. Айгүй хэцүү бэрсүүл зориуд ингээд идэх юм гээд бодогдохоор. Жишээлбэл бид нар энэ урт цагааныг бол 40 гаруй тэрбумаар цэцэрлэг байгуулалт ажих шиг л да. Нэг 20 жилийн дараа өсөх хүүхдийн одоо юу байсныг ч мэдэхгүй, юу байгаа ч тодорхой биш. Энийг хэлхийдээ хэдэн төмөр ямар үнэтэйг нь ч ойлгохгүй. Тэрний үн цэнийг гаргахын тулд одоо Нямбатар бидний хэрэлж ирсэн юм ямар нэгэн цагт те түүх болж 100 жилийн дараа ч юм уу тэр төмөр үнэтэй болж магадгүй байх. Тэгээ чиний бодлоор л манай Улаанбаатар хот хөнгө хот мөн үү? Ердөө зүгээр нэг хэдэн багшралцсан хүн хаашаа явж байгааг нь мэддэхгүй нэг юм газар болчлаа л доо. За сайн байна уу Уянга? За сайн байна. Уянга бид хоёр сүүлд Америкийн хот төлтийн талаараас нэлээд ярилцаад Америкийн хуучин хотуудын нэг Александрараас нэг өдөр хамт явж ирсэн. Тэгээд өнөөдөр хөнгө хот гэмэх подкаста Монгол ирсэнээс хойш одоос тулгымцаа асуудалтай харж байгаад яг энэ чиглэлийн мэргэжилтэй хүний хуваар эхлүүлж байгаа. Тэгээд чиний бодлоор бол манай Улаанбаатар хот хөнгө хот мөн үү? Хүн амын тал нь амьдарч байгаа ч гэсэн хөнгө хот шиг тийм одоо төлөлттэй хүнд зориулаагүй ийм төлөлттэйгээр одоо хот маань явж байна гэж хараж байгаа. Бидний одоо шүдний өвчин мөртлөө хамгийн их сонирхдаг тий хотын энэ сэдвээр явуулж байгаад бас талархал илэрхийлье. Эхний дугаартаа урьж байгаад бас баярлалаа. За Монгол улс маань дэлхийд less density буюу хамгийн хүн амбахтай нэг хүнд оногдож байгаа газар нутгийн дэвсгэрийн хэмжээгээр хамгийн нягтршлбагтай улс орны тоонд ордог тий рекорд тогтоодог мөртлөө Улаанбаатар хотод нийт хүн амын маань одоо талаас дээш хувийнууд ингээд төвлөрөөд Улаанбаатар жилтгүүд ерөөсөө биднэрт оногдож байгаа суурин гэж байгаа одоо хот болон дагуул суурин газруудад нийлүүлээд ингээд бодохоор үлдсэн газар нутгууд ингээд эзэнгүй шахуулсан байж байгаа. Хот маань гэхэр зэрэг багтар шингэхгүй явж дийлэхгүй төгжрэл одоо юу гэдгийг хүн ам зүүн нягтарчаал нэг газараа төвлөрч байгааг бүх одоо хүндрэлүүдтэй учирч байгаа. Гэхдээ хөнгөө гэдэг юм би яг юу гэж ойлгож байна гэхээр миний ойлголтоор хүнд зориулагдсан хотын төлөвлөлтгүй нийгмийн эдийн засгийн одоо хөгжлийн төлөвлөгөөгүй ингээд явж байгаа учраас ердөө зүгээр нэг хэдэн багшралцсан хүн хаашаа явж байгааг нь мэддэхгүй нэг юм газар болчлаа л доо. Яг өнөөдөр Улаанбаатар хотод хүн амын тал нь төвлөрсөн ч гэсэн яг үүндээ бидний амьдралд зохицуулттай тэг хүн амьдрахад тийм аятай тухтай хүний амьдралын чанар бас гайгүй байдаг тийм төв зэвшүүлээд байна шүү дээ. Хэдийгээр нийт одоо орон нутгаас маань хот руу шилжих төлөвлөгөө их байна. Хүмүүс хот руу төвлөрж байна гэсэн ч гэсэн тэднийг зориод ирэхэд бид нар тэдэрт одоо хангалттай тийм амьдралын одоо чанарыг биелүүлж чадж байна уугүй те гэдэг бол асуулт байна гэж бодож байгаа. Тэгэхээр хэдийгээр Улаанбаатар хотод маш хэмжээний хүн төвлөрсөн ч гэсэн энэ нэг дагаад давуу тал үүсэж байна уу те яг энэ хүний төвлөрлийг бид нар ашиглаж чадж байна уугүй юу? Ягаад тэгэхээр дэлхийн одоо хотуудын үүсэл хөгжлийн гол шалтгаан бол хүн төвлөрж ижил бий болж байгаа шүү дээ. Тэр хүн төвлөрдөг суурь шалтгаан нь бол хэдэд бий. Хамгийн анхны одоо шалтгаан бол аюулгүй байдлын шалтгаан байсан. Гэхдээ тэрэн дотроос нэлээд чухал шалтгаан бол худалдаа арилжааны төв зэг тий хүмүүс өөрсдөө хийж бүтээсэн баравтагт хүнийг авчирч хоорондоо арилждаг тий худалдаа наймаа хийдэг. Тэр утгаараа одоо хотын эдийн засгийн бол одоо тухайн хотын амин сүнс нь буюу амьдралынх нь одоо гол шалтгаан байдаг. Тэг өнөөдөр би эхнийхээ энэ подкастыг хүн төвлөрж байгаа нь асуудал уу? Харин тэрийг бид нар ашиглах боломж байна уу гэдэг цэгээс бол эхлэе гэж бодож байгаа. Чиний бодлоор манайх шиг одоо нүүдлийн соёл иргэншилтэй энэ одоо өвг түүхтэй энэ улс орнуудын иргэншсэн энэ түүхийн хугацаанд хамгийн урт өндөр түүхтэй улс орны нэг. Тэгсэн мөртлөө суурин соёл иргэншил буюу одоо хотчсон нийгэм дундаа бид нар хамгийн нялх нийгмийн нэг. Тэгэхээр жишээлбэл өнөөдөр бид нар Улаанбаатар хот гэдэг 385 бараг 400 жилийн шахуу юм яриад байгаа боловч хот гэдэг хогт хунаараа бид нар ойлгоод нэг 50 60 жилч болоогүй байж байгаа. Энэ өөрөө хот үүсэж байгаа нэг нөхцөл байдал хотын нийгэм тий хотын соёл, хотын муугал, иргэд тий хотын ой санамжийн одоо шилжүүл залгамжлуулж байгаа үнд цэнт зүйлүүд гэх мэтчлэнгээр ингээд явдаг бол манад өнөөдөр ингээд хот гэдгээ ойлгохгүй байдалд ороод байгаа нь ердөө суурин иргэншлийн бий болсон шинэ иргэншлүүдийн л нэг болчиход байгаа юм л та. Тэг ингээд сонсохоор ингээд өөрсдөө доошоо гэдэг юм шиг ингээд манайхан хүлийн зөвшөөрөх хүсдэггүй байхгүй. Тэгэхээр би бол яалч байхгүй бид нар
одоо ингээд суурь нэг одоо ингээд Оросууд жишээлбэл качевой те аседлой гэдээ ярьдаг штэ яг иргэншлэр хүн төрлөخت ингээд үүсч хөгжөөд өөр өөртөө улс орнуудыг байгуулад түүхээ байгуулад унахын унаас ихэнс ихэд ингээд явж байгаад бид тэр дундаа эзэн төрнийг байгуулад дэлхийг одоо байгальтанд дагуулад явж исэн үнэтэй түүхтэй боловч яг одоогийн энэ нийгэм эдийн засгийг захирч байгаа дэлхийн одоо юу гэдгийг эзэрхийлж байгаа гэж ярих юм уу та тэр төвлс одоо тэр багаж хэрэгслүүдийг те эзэмшиж чадаад одоо бид нар удаагүй. Тэрнийхээ одоо горуудыг ч гэсэн ихнээс үзэж чинь те ганцхан төрт байгуулалтын одоо завхралын асуудал биш. Энийг дагсан маш олон зүйлийг бид нар яг ийм нэг газраас нэг төвлөрсөн засаг захиргаанаас бүгдийг нь хянаж ингэж зохицуулдаг. Энэ зохицуултын захиргааны удирдлагыг бид нар одоо сурж байгаа байхгүй юу. Тэрнийхээ өмнө тулж байгаа асуудлууд ганцхан Улаанбаатарт байгаа биш бүх салбарт явж байгаа. Улаанбаатарыг яагаад төлөвлөрч ярьж байгаа нэхэр энэ бол нэгдүгээрт нийслэл хот. Хоёрдугаар улс үндэсний бий болгож байгаа альва баялаг гэдэг юм уу. Тухайн улс үндэстний үндэстэн нь өөрөө чадвартай, чадахтай, дархлаатай үндэстэн байж чадах уугүй гэдэг зүйлийг тодорхойлон одоо хуваарлах, баялагийг хуваарлах буюу эдийн засгийн төрөлжүүлэлтийг хөгжүүлэхийн гол төв нь учраас Улаанбаатар дээр бид нэр төвлөрч яриад байна л да. Монгол шивд аваад үзэхэд Улаанбаатар тухайн ам төвлөрөхөөс гадна бүх одоо эдийн засаг тийм ээ соёлын захиргааны төв болчиход байна шүү дээ. Нэг сонирхолтой нь одоо яг хоёулаа одоо ард түмний дунд нэршснээр бол урт цагаан аль биесийн нэршил нь жуулчны гудамж сууж одоо энэ яриаг өрнүүлж ин л та. Тэгэхээр хот ингээ хэлбэрчгийн хэрээр олон кластерууд бий болдог. Захиргааны кластерууд ч юм худалдаа арилжааны кластерууд. Өнөөдөр Улаанбаатар хотод ч гэсэн эдийн засгийн бас хэдэн кластерууд өөрөө ингээд байглаараа бий болж байна тийм. Жишээл наран туулч байдаг юм уу, 3 4-р харуулж байдаг юм, эсвэл урт цагаанч байдаг юм ингээд. Тэгэхээр энэ кластерууд ер нь хотын эдийн засгт яаж нөлөөлдөг нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо хоёулаа сууж байгаа энэ урт цагааны хувьд аваад үзэхэд урт цагаан бол манай Улаанбаатаруудыг хэлбэрчих хамгийн анхны кластерын нэг байсан. Өөрөлдөө энд анхны тээвэр үс, тэ тээврийн төвцөг байсан. Энд худалдаа арилжааны анхны төвцөг байсан, тэ. Өөрөлдөө энд их дэлгүүрүүд байж ээж, тэ. Энд соёлын бас анхны зэгүүд байсан, анхны кино театрууд байсан, тэ. Ингээд харахаар бүх одоо алт мөнгөний дархнууд, арилжаа, валютын арилжаанууд, тэ. Тэр үед бол одоо хатуу валютаар бид нар арилжаа хийдэг байж л та. Тэгэхээр тэр бүх төвлөрлүүд байж кластер үүсээд ингээд тодорхой хугацаанд одоо санах ой гэдэг юм уу да хөгжөөд ингээ өнөөдөр Улаанбаатар хотын эдийн засгийн бас нэг төв зэг болсон байгаа байхгүй. Жишээлбэл одоо энд байж ойрхон байж байгаа кино театрууд, ард кино театрч гэдэг юм уу, эсвэл тэнгисч гэдэг юм уу санамсаргүй бий болоог. Анхны энд одоо кино театр байсан учраас одоо дуугүй дүрстэй те киног анх үзүүлжсэн учраас эсвэл одоо энд анхны өндөр оршоо гэдэг ихтлгүүр байсан те дэлгүүрүүд байсан учраас одоо манай ихтлгүүр ингээ хажууд нь байж байгаа шээ. Эсвэл мөнгөн заяач гэдэг юм алт мөнгөний дархнууд энэ хаваар төвлөрөөд идэг нь бас самсаргүй шүү те. Эсвэл балет арилжааны одоогийн 8 шарга хоёлагийг сууж байгаа энэ цэг бол бас зүгээр балет арилжаа зүгээр бий болчаагүй те. Эсвэл одоо юу гэдгийг тээврийн төвцөг анх одоо энэ таксины төвцөг байж, анхны автобусны буудлын байж те. Тэгэхээр эднэр бүгд ингээд самсаргүй бий болдоггүй. Тэр эдийн засгийг дагаад бий болоод өөрөө эдийн засгийн кластер бий болоод ингээд түүхэн одоо хөгждөг те. Тэр санах хойно хүний урсгалыг татдаг. Хүмүүс нэгэн төвлөрж байгаа юм чинь тэнд арилжаа одоо эдийн засгийн төвлөр бий болдог те. Тэгэхээр энэ цэгт хоёлаа сууж байгаагийнх энэ талаар ямар хөө бодолтой байна. Хоёрдугаард гэвэл одоо энэ урт цагаан гэдэг зүйл маань байхгүй болчих шээ. Сая хоёлаа гадаа зогсож явахад бол ингээд эцэрлэгрүүл болчих шээ. Тэгэхээр энэ эдийн засгийн кластер ягаад алгуулах вэ? Эний даваа суултгал юу вэ те? Энийг байхгүй болгох снаар бид нар юу алдав? Мэдээж хот ч ингээд цаг хугацааны туршид өөрчлөлт нь хөгжин штэ. Гэхдээ хуучин санах баг яаж хадгалж авч болдгийг. Жишээлбэл урт цагааны төрөнд биелэлээ штэ. Энд тодорхой хэмжээний эдийн засгийн кластер бий болсон байж. Олон одоо хүний ажлын байрыг те хадгалж ийж олон хүнийг бас хоолтой ойлгож ийж. Гэтэл энэ өөрчлөгдснөөрөө бид нар юу алдах юм те? Юу алдж байгаа юм? Ягаад бид нар энийг Арбатын гудамж шиг, Wall Street шиг те эсвэл одоо дүндээ мөнгөл бид нар солонгосчоор үздэг гудамж шиг хадгалж болоогүй юм те. Ягаад тэр урт хугацаанд хэлбэрчсэн одоо эдийн засгийн агуулгыг бид нар яг тэр хэлбэрээр нь хөгжүүлж болоогүй. Тэгэхээр бид нар ингээд ямар ч гэсэн одоо бүгдөө л дэлхийгээр ингээд аялаа явж байгаа те. Альч улс очсон хамгийн анханасаа эхэлсэн те хамгийн анхных нь одоо юу гэдгийг тэрийг үүссэн зах хамгийн анхны тэр юу хийжсэн дархны газар гэдэг ингээд нэг юм айкон болгоод домогшуулсан газар л бид нар өөр ирэхгүй мэдэхгүй ч очицгоодог.
Тэгэхээр энэ юу юм тэгээ очихны хүсвэртэй ч юм байхгүй мөртлөөсөө тэрийг тайсан бүх эргэлт нь өөрийн энтертеймент болж идэг тэр арилжаа, худалдаа, гудамжныхын соёл тэр юу гэдгийг тэрийг дагсан тэр дуу бүжиг юу гэдэг бүх тэр шигсэн бүр дагаад ирж идэг. Тэр хамгийн нягтарсан хамгийн их мөнгө эргэлдэж идэг хөрвөх чанар өндөртэй тийм газар нь тийм чэнэл байж идэг байхгүй. Тэгэхээр би ингээд түрүүн heritage гэж ингээд ярьж байгаа зүйлийг манайхан зүгээр нэг юм хэмхэрсэн барилга балгасны тухай ярьж ийн гэж ойлгоод байдаг. Тэр бол барилгын тухай асуудал биш үү? Эсвэл нэг унж байгаа хятадын дээр үеийн барилгын шаврыг өнөөдрийн пялта гэлгар юмар сольж байгаа тухай асуудал ерөөсөө биш. Энэ бол өөрөө маш том агуулгатай эдийн засгийн байнгын одоо амьд байх чадвар одоо нөгөө live cities гэж яриад байдаг шүү дээ. Буюу энэ хот гэдэг чинь өөр амьд организм бүх эдис нь хөдөлж идэг тий. Эдис нь удаашруул өвчин тусч идэг, дархлаа нь алдагдж идэг гэдэг шиг адилхан яг энэ цусны эргэлт санах тархины ажиллагаа энэ бүгд зэрэг ажиллаж ийн хот ч өөр амьд организм байж идэг тий. Тэгэхээр зэрэг хамгийн гол зүйл нь юу гэхээр зэрэг бид нэр хэрвээ санаагаа арчих юм бол Улаанбаатарыг 50 жил тутам эхлүүлэх болно. Тэр 50 жил тутам бид нар ахаа шинээр хотын эдийн засаг гэдгийн тухай ярих болно. Тэгээд ингээд тэрийг шинээр бий болгосон, санаачилсан шпоос гаргаад тэрийг ийх гэл 50 жил завал болохгүй маань ингээд нураагаал дахиад шинийг хийгээл ингээд өвлийн хязгаарч биднээс өөр иргэншил болохгүй. Саяных шиг зүгээр л баахан хүн бужигнаа сандралтад яагаад байгааг нь ойлгохгүй хөнгүү гэд буюу нөгөө бүгэнсээ олон хүндээ зориулсан нийгэмгүй л ийм л хотыг бий болоод ингээд алдаа хийгээд яваад байгаа юм л да. Тэгээд уртцагаан гэдэг бол нэг уртцагаан байшингийн тухай биш. Энэ гудамжны тухай байхгүй. Тэгээд энэ гудамж нь өөрөө энэ Улаанбаатар хот гэж газрыг үүсснийг салхиараа тэр эртнийхээ нэг юм хэмхэрхий хаалгаараа энд болж байгаа арилжаа худалдаагаараа анхны үүссэн арилжаа худалдааны санах хойгоороо түүнийг дагсан өссөн хүмүүсийн тэр дурсамжаар өөрөө бий болж идэг өвн одоо хүүрэнж идэг хот өөрийнхөө түүхийг хүүрэнж идэг гэж ярьдаг шүү дээ. Энгүүр ингээ хүн татдаг нэг ийм уг нь байдлаар одоо ресторацлих хэвээр байдлаар ингээ сайжруулах хэвээр байсан боловч тэр бүх санааг нарчаад энд байжсэн нөгөө анх одоо нэг 20 жилийн дараа өсөх хөвгт энэ одоо юу байсныг ч мэдэхгүй юу байгаа ч тодорхой биш. Энийг хэлхийдээ хэдэн төмөр ямар үнэтэйг нь ч ойлгохгүй. Тэрний үн цэнийг гаргахын тулд одоо Нямбатар бидний хэрэлж ирсэн юм ямар нэгэн цагт те түүх болж 100 жилийн дараа ч юм уу тэр төмөр үнэтэй болж магадгүй байх. А тэгвэл бид нар ингэж өнгөрсөн 50 жилийн түүхэнд ч юм уу хэдэн жилийн түүхэнд босгосон тэр их үнэт зүйлийг энэ чинь үнэт зүйл гэдэг нь нэг заавал хатуу эд валют үнэтэй юмар биш амьдарч ирсэн түүх чи өөрөө маш үнэт зүйлтэй эдийн засаг гэдэг ингээ алдагдуулчаад байгаа юм л та. Тэгээ энийг ингээ алдсан байгаа учраас бид нар манай Улаанбаатар хот өчигдөр ингээд нэг баахан хүмүүс хөдөө хөдсөн дээлтэй мал хариулж явж байгаад өнөөдөр дээлээ буруу харж юмсаа хотын хүмүүс болцсон юм шиг ингээ харагдаад байгаа байхгүй. А бид нар энэ хооронд чинь энэ хотын анхны ламдар нь орж ирээд дараагийн худалдаачд нь тэрний дараачих нь хотын бүр сэхэтэ анги бий болоод өөрсдийн гэсэн бид нар ч бас тий нэг юм үн хүндтэй нийгмийн байж болох бүх давхрагтай соёлын зүтгэлтнүүдтэй одоо энэ хотыг босгосон одоо төлөөллийн ангиудтай ч юм ингээд бий болсон энд нь өссөн дошны хүүхдүүдтэй гэдэг тийм хөрнөх юмыг нэг л шийдвэрээр аваа ячих нь харамсалтай л та. Одоо ингээ хоёлаа явхад урцаагаан амьд байна. Одоо саяны амар гой зассан гэдэг цэцэрлэг төрөл ямар нэгэн амьдрал байна уу? Чиний нүдээр. Тэр нэг ширхэг оймс зарж байгаа ч бүр хүн байхгүй байгаа сте. Тэгэхээр тэр арилжааны ой санамж гарчиж байгаа. Энийг айгүй амархан юм устгахад амархан штэ. Арчигт юм аюултай шүү гэж хэлээд байгаа зүйл нь тэр гудамж бол яг үндэ эдийн засгийн суц ахгүй. Эдийн засгийн мөнгийг тарааж байгаа, арилжаа худалдааг, мөнгөний эргэлтээ, капиталыг нааш хөдөлгөж байгаа тий. Тэр үүссэн тодорхой капиталыг задлж өгч айлын хаалгаар оруулж байгаа том суц ахгүй. Тэгэхээр яг энэ зүйл манад алдагдаад байна гэдгийг харж байгаа. Хот өөрөө тэр санах тэрэн дээр суурилсан эдийн засаг хөдөлгөөнийг л хадгалж үлдчихэж хот ч амьд зүйл биш үү гэдэг тий. Үндсэн хөгжлийн эцсээ шаардлагагүй шүү гэдэг санаа тий. Манайх чинь хот төлөвнөөр эдэн байшингийн зураг үгүй чи нийгмийн хүн яаж амьдрахыг төлөвлөх юм аа мөнгө яаж эрхлэхийг төлөвлөх юм аа гэдгийг хэлэхээр ингээм амар хэцүү ингээм хуучин байшинтай ноцолдог. Хуучин байшины асуудал биш дээ гэд ярих гэж ойлгуулахгаас үлд ингээм маргалдаад мэтгэлцээд юу ч ойлголцохгүй болоод ингээ хоёр тийш салчдаг. Уг нь хоёр тийш салах биш маргалж байгаа ч хамаагүй бүгдөө нэг ширийн яар суугаад энд ирэх ашигын зөрчиж байгаа эсвэл хүсэл мөрөөдөл нь нийлж байгаа усуд нэгээс гоод хамтын концепц гэдэг юм гарчаад ёстой яг тэрийгэ бариад хотын захиргаар хэлгэж явах юм л уг нь зүйл байгаа юм л да. Хотын одоо эдийн засаг чинь гадаас олжсон орлогыг за зарим дийлэн хэсэг нь бол төсөөр дамжуулж тараагдчих ч гэнтэй.
Тэгээд төсөв тараагдахтаа хөрөнгө оруулалт байдлаар тараагдана. Хөрөнгө оруулалт байдлаар тараагдахтаа олон улсын одоо гол онол бол хэрвээ улс нэг төгрөг зарцуулвал 10 төгрөгийн эдийн засаг буюу маркет өдөөхтэй 10 төгрөгийн хувийн хвшилтэнд эдийн засаг хүн төвлөрөх эдийн засгийг бий болгох тийм чиглэлрүүл зарцуулах гэж оролддог. Нэг төгрөгөө ч гэсэн тийм. Тэгжээж тэнд хүн төвлөрж эдийн засаг бий болж эдийн засаг тардаг. Тэгэхээр манад одоо шийдвэл стратеги хөрөнгө оруулалтууд буюу одоо энэ маркетинг өдөөдөх те зах зээлийг өдөөдөх хүний төвлөрлийг бий болгох хөрөнгө оруулалтууд ер нь хэр хийж ирж байна. Тэр дунд Улаанбаатар хотод. Жишээлбэл бид нар энэ урт цагааныг бол 40 гаруй тэрбумаар цэцэрлэг байгуул аячих шиг л да. Гэтэл энэ мэн өөрөө стратеги хөрөнгө оруулалт болж чадахгүй. Энд яг энийг хийснээр хэр хэмжээний эдийн засаг өдөх гэдэг те. Ер нь дэлхийн хотуудын гол орлогын их усруу төсөв бүрдүүлж байгаа их усруу үйл хөдлөлтөй газрын менежменттэй холбоотой байдаг те. Тэрнтэй холбоотой татвар юм. Тийм учраас Америкт жишээлбэл хотууд манай эдийн засаг сайн байна гэж ярьдаг л та. Тэгээ яагаад сайн гэхээр үйл хөдлөл хөрөнгө өссөн л гэдэг те. Үйл хөдлөл хөрөнгө хөгжсөн л гэдэг. Тэгэхээр үйл хөдлөл хөрөнгө гэдэг бол цаана одоо multiplier factor буюу одоо үржүүлэгчийн нөлөөтэй байдаг учраас те эдийн засагт маш хэмжээний өгөөж өгдөг. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотод яг энэ үйл хөдлөл хөрөнгөтэй холбоотой зохицуултуудыг яаж хийж байна? Тэр яг үйл хөдлөл хөрөнгийг хөгжүүлэхтэй холбоотой ямар хуу бодлого барьж байна? Үйл хөдлөл хөрөнгө нь манай Улаанбаатар хотын иргэдийн яг орлоготой нийцж гинүү те гэдэг агуулгыг бас нэг хөндөж өгөөч. Жишээлбэл одоо юу гэдгийг бид нэр одоо дундаж байр нэг 300 саяас тэрбум ингээд аваад авчлаа. Гэтэл дундаж хүний одоо айл өрхийн орлого хэд байгаа лээ те. Тэрийг авах боломж байна уугүй те. Үйл хөдлөх хөрөнгийн арилжаа хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой сайн муухай бүгдийг л үзээ явж байгаа учраас ингээд нөгөө өвсөөр гад ядаргаа болцсон байдаг чинь бүр ингээд ярахаш дургу үрдэг болцсон шиг. Тэг ингээд гэтээ ямар нэг юм сайжрах тал руугаа явандаа гэж горцоор байтал за уучлаарай л болоод байна. Айгүй хэцүү. Бүрсүүл зориуд ингээд идэх юм өнгөд бодогдохоор. Жишээлбэл ингээд за үйл хөдлөх манайхан нэг юм нэг хүн дээр тэдэн байр авчлаа, нэг компаниар тэгшлэл гэдэг ингээд арилжааг хөндлөнгийн хин нэгэн буруутныг сайдаг байхгүй. Мөнгөтэй байж байгаа байр авцсан буруутай ч юм шиг те. Хөрөнгө өөрөө үйл хөдлөх хөрөнгө өөр арилжааны хэрэгсэл байх ёсгүй ч юм шиг. Зөвхөн хүн амьдрах л ёстой те. Хүн болгоод нэг байр хуваарлан ч гэдэг юм нэг юм зах зээлийн хүчээр хүчнтэй хуваарлах гатж байгаа юм шиг нэг юм балан ямар оруулдаг те. Гэхдээ яалч байхгүй үйл хөдлөх хөрөнгө өөрөө хөрөнгөний зах зээл хамгийн том зах зээл нь. Үйл хөдлөх хөрөнгөний зах зээл чинь юм шингийн хэлбэрийн хөрөх чадвартай мөнгө биш учраас хатуу юм цемент ингээд буюу ликвидаас ингээд хатууруулдаг аюултай. Тэгэхээр ямар ч улс үндэстэн үйл хөдлөх хөрөнгөний зах зээлийг хянжаадаг, хянжих нь зөв. Эдийн засаг сайжирдаггүй маяг доктортой байлгүй хүмүүсийн мөнгө нэг юм доктортой байж та ингээд савчуулаад ахаараа бүгдөө нөгөө мөнгөж дагаж савчаад худалдаа авч алдагдаад түүрэгч унаад ингээд хэцүү болдог юмыг одоо тэгээ өөр давхрын тэрийг хариуцчихгүй болохоор ингээд манайх ямар ч дараа нь ингээд зах зээлээр гоё тоглож чаддаг л байна л да. Тэг ингээд буруу юм хийгээд ирэхээр нөгөө үйл хөдлөх хөрөнгөрөө шингэрүүлэх биш. Бүр улам хатруулдаг байгаа байхгүй. Одоо жишээлбэл 2-оос дээш байртай болж хамаас татвар авнаа гэдэг ирэхээр чи өөрөх нэр дээр аваад эхлэх үү? Тийм шүү дээ. Ах トゥ хөөг суугаад ингээд юу хамаагүй одоо юм болоо тэгэхээр нөгөө татвараас буюу тэр хөрөнгө шин дагаад төлөгдөж байгаа янз янзын мөнгөний хэлбэрүүдэд бүгдээр ингээд зарцаагаад эхэлж байгаа. Тэ? Хоёроор төрөөсөө эргэлтээ чи үнэн чир мэдүүлж эхлэх үү? Зүгээр л бүгдээр хин ч хамаагүй нэг өдөөний хүмүүс амдэрч байгаа юм шиг бүртгүүл явчихна. Тэр 500 сасаар хамаагүй төрөөслөгж байгаагаа албан ёсоор мэддэгдээд 50 төгрөг төлчөөд амар 50 явж исэн тэр зах зээл ингээд авчи бүгдээр ингээд хатууруулаа ичиж байгаа байхгүй. Уул нь бол бүх зах зээл дотроос хамгийн хүнд зах зээл нь буюу бүгдийн татаж унаагадаг нь үйл хөдлөх хөрөнгөний зах зээл учраас энийг шингэн байлгах гад үйл хөдлөх хөрөнгөний эргэлэх шанар муудад ирэхээр очиод бүр хотоор нь бүр шив шин барилгаар нураад ундаг штэ уулна. Тэгдэг үстэй. Америкчил хямлаас яаж гарсан бэлээ. Тэр хэдэн мянган хотууд чинь бүтнээр нураалаа. Тэ ямар ч одоо найдваргүй үнэлгээ нь үсгээ байцсан гэсэн тэр шинэ катад бүр тэр чигээр наваачаад нурааж ээж индекс нь одоо зах зээлийн хит нийлүүлэлтийг басгах чийж юм чинь хөдөлж эхэлж байгаа шүү дээ. А эсвэл өөртөө нийлүүлэлтээр нь дутагдаад байгаа нийлүүлэлтээр нь баригдах байгаа улсууд тэгэхээр шингэсэн эдийн засаг нөгөө иргэдийн олж байгаа орлого хоёрын хооронд ийм корреляц айгу зайтай байгаа учраас харилцаа хамаарлан те эдрийн одоо юу гэдэг одоо нийцэл нь айгу муу байгаа учраас өнөөдөр үйл хөрөнгөн дээр борлогдохгүй маш их төвжирчээд байна шүү дээ. Бид нар ингээд нэг бол хүмүүс байргүй амьдарч чадахгүй байна. Бүгдээрэнд нь ингээд ипотек юу ч хамаагүй гэдэг ингээд те. Тэгээ ипотек яадаг вэ гэхээр яг үндсэндээ хэрэгтэй хүндээ үнэхээр байранд оруулах гэдэг нүг гэдэг ихээр
Зүгээр өсөө банкнд лобби хийсэн барилгын компанийнхны санхүүжилт болоо хувирчдаг байхгүй. Тэгээ чи ингээд өөр за би ингээд тийм одоо амьдрал чинь хайчиж болно шүү дээ хүний. 3 4 жоохон те хамруул миний орлого сайжирсан. Refinance юмээр том бол тий refinance юм байна. Өөртөө хөрөнгө оруулах чадвартай болсон хүүхдээ ийм сургуульд явуулмаар ингээд тэгээ тэр байраа сонгох гэр үгүй ээ. Тэр компани байшин тийм байранд л ипотек өгнө гэд ингээд идэх ч юм. Ингээ улс төрөө ингээд бүх юм ордох юм заван болдог нэг юм жишээ нь тэр байгаа байхгүй. Community өөрөө шийдвэрлэж явах хэрэгтэй юм аа. Газар зохион байгуулалтын дээр бид иргэд өөрсдөө орчих хэрэгтэй юм аа. Нөгөө тал дээр бас иргэд өөрсдөө бороотой байна л да. Ингээ намайг ингээд өглөөд чи ямар ядаргаатай гэдэг байхгүй. Ээл хамаагүй юм. Өвлөхгүй бай гэхээр хэрэг начиг нэг юм хэрүүлж амтан баахан нэг байрны тал нь нэвэл ятгахта өөрштэй тийм үстэй. Ятгахта нэг энд чи юм хатгуулахгүй. Юу вэ манай байрны юм продюсер солих болоогүй байгаа. Хиний мөнгө хааш явцсан бид нар наад мөнгөч ийм их гэж байгаа ч гэдэг юм ингээд нэг өөр юм руу орохстой шүү дээ уулна. Тэгээд ингээд нийгмийн чинь нөгөө иргэдэн өөртөө амжиргаагаа заглуулах гад амьдралтайгаа өсөл юуг яхаа ойлгохгүй байжгаад хаягдчихдаг учраас тэр хаягт тэднэрт ойлгуулахгүй тул өөр юм ард дурн яваад идэх юм уу эсвэл ингээд мөхөр сайн хийх гээд тэнийг юм игээд гэдэг юм тайлбарлаж мэдэхгүй нэгдүгээр ингээд ипотек гэдгээр ингээд айгуу замраагүй болгоод байдаг аахгүй. Тэгээ би ингээд хоёрдугаар за тэгвэл наад ипотек яагаад тэр газартай хүмүүст өгөхгүй байгаа юм бэ? Өмчлөлийнх нь өөрсдийнх нь газар штэ. Тэгсэн чинь энэ ямар шуналтай амтан гэсэн нэр газар амир өндөр үнэлчээд байршлага бариулахгүй нэгэд ингээ яриад байдаг байхгүй. Тэгвэл тэр хүн чинь наад барилгач хөрөнгө оруулагч нар болж газар гэж капитал чи хөрөнгө оруулагч нэг талаас хөрөнгө оруулагч байгаа хүний хэлбэр үстэй. Эсвэл тэрэн дээрээ тэр нэг 20 айл 500 айл 50 айл нийлээд өөртөө бид нар хотгоноо байгуулах гэж байна. Дундаасаа барилгын компани шалгаруулад ингэх гэж байна. Ипотек авъя. Ийм төслөө босгоё гэхээр яад өгөхгүй. Тэр заавал төр нэг юм амар хатуу байж тийм гэж нэг хүн орох хэрэгтэй юм бэ. Мэдээж хотын асуудал гэр маш өргөн комплекс асуудал байгаа. Тэр бүгдийг биднээс мэдээж нэг цагт багтааж чадахгүй. Гэхдээ яг өнөөдөр бол ерөнхийдөө эдийн засаг гэсэн агуулгаар хотын эдийн засаг гэсэн агуулгаар тойроод санаа хуваалцлаа. Тэгээд энд оролцсонд баярлалаа. Тэгээд хойш бас энэ блог маань хотын олон чухал асуудлыг хөндөд мэрэгжлийн тэрэнд оролцдог бүх одоо талуудыг оролцуулсан юм блог болох хаа гэж найдаж байна. Тэгээд хүрэлцээрсэн баярлалаа. Өөрчлөлттэй хүн төлөлтэйгээр оролцсонд баярлалаа. Тэгээ мэдээж хотын асуудал бол эзэж дуусгах. Хот гэдэг чинь угаасаа одоо ч нөгөө засгийн газраас хотуудын засгийн газар айгүй том болцсон тий. Тэгэхээр хот гэдэг бол тухайн улс үндэсний ер нь бол хүчрэгжих, доктортой орших, эдийн засгийг баталгаажуулалт, дархлаажуулахын гол зүйл болж байдаг. Үндэсний нэгдмэл оюун санааны одоо үндсүүлийн одоо цөм болж байдаг. Ийм зүйл учраас мэдээж асуудал болгон дэлгэрэл бүр ингээд ярих эсгүй бас нэлийн өргөн хүрээтэй асуудал болдог. Гэхдээ энийг бол бас ингээд яг гол энэ концепцуудыг ярьж эхэлж байгаад бас баяртай байна. Тэгээ дараачийн хэрэгцээтэй дугаарт бол урих юм бол маш тата дуртай оролцож авах болно. Баярлалаа. Тэгээд уянгаа маань бол яг хотын чиглэлээр ажилдаг бизнес нь тэр чиглэлд байдаг. Хоёрдугаар тэгвэл маш идэвхтэй иргэн тэгээ хотын яг энэ асуудлуудыг байнга хөндөж байдаг. Хотын одоо хуучин айдентитетээр хадгалахын тулд тэмцэжтэй ингээл бичиг барайл явж байдаг. Тэгээ тэр бүгдийг ингээ хараад хүндлэх сэтгэл төржээс учраас өнөөдөр ингээд анхныхаа дугаард өрсөн юм аа. Тэгээд хүрэлцээрсэн баярлалаа.